хүн аз жаргалыг л хүсэж байгаа. Аз жаргалаа нэр алдраар олохгүй байна. Ганц мөнгөөр олохгүй байна. Гоёмсог эд хэрэглэгээр олохгүй байна. Тэрийг тэмүүлээд хайгаад байна л да. Гэтэл тэрийг бясалгал хийнгүүт бясалгалаас төрөөчөөс намсч мэдрээд байгаа учраас бясалгалыг сонирхож байна гэж дүгнээд байгаа. Шашны эзэн маань залраад ном эрдэмдээ суралцж байна. Сүсгтэн олон маань энэ суралцаад учрын мэдээ гэдэг нь их олон болж байна. Энэ нь өөрөө Монголын бурхны шин шатанд гарч байна гэж миний хувьд дүгнэдэг. Өшөө хичээх юм бол Монголын маань хөгжилд бурхны шатны үүрэг, бурхны шатны хувь нэмэр их бий болж чадах юм байна гэдэг итгэлж бас төрж байгаа. Баялаг бүтээхгүй байна. Лам хүмүүс нэг талаас зүгээр суугаад байна. Баялаг бүтээх хэрэгтэй байна гэдэг. Тэгээ тэр хүмүүс би бас ярилцахдаа хэлж байсан. Тэгээ баялаг бүтээн гэдэг яг ингээд мөнгө гэдгээр хэлэх юм уу? Бэлэн мөнгө ингээд өгөхгүй ч гэсэндээ те мөнгөөр үнэлэх юм бол асар их тоо гарахаар ийм боловсрал, ийм төлөвшил, ийм эрдмийг авчирч байна. Тэгэхээр энэ бол баялагийг бүтээж байна. За сайхан урж гин үү та. Сайхан. Сар шин сайхан шинэлж байна Өө уу? сайхан. За манай зөгийн цэгийн ярилцлагын нэвтрүүлэгт Монголын бурхан шашны төвийн тэргүүн 30 дугаар Хаман Номон хаан Жавзан Нөрж оролцож байна. За бидний урилгыг хүлээж авч манай нэвтрүүлэгт оролцож байгаа танд маш их баярлалаа. Сар шинэ минь төргийа танд. Баярлалаа. Та бүхэн ч гэсэн сар шинэ минь төргийа. Өнгөрч буй модон могоо жилийн тухайд монголчуудын амьдралд тийм ээ нийгмийн сэтгэл зүйд ер нь ямархуу жил болж өнгөрвөө. Таны хувьд бас энэ жилийг хэрхэн харж байгаа вэ? Өнгөрсөн энэ могоо жил маань монголчуудын хувьд зөв буруу ер нь цаашид бид юунд анхаарах вэ гэдэг олон зүйлийг эргцүүлсэн ийм жил боллоо. Тэгэд энд бол би цаашд анхаарах нь ер нь хүн яавал их сэтгэл зүв байхыг шийдвэр гаргахад яавал их зөв шийдвэр гаргах учиртай. Ер нь зөв шийдвэр гаргаад үүний төлөө бид хэрхэн хөдөлмөрлөх хэрэгтэй. Түүнээс биш хүн өөрөө хичээхгүй бусдад найдаа суух ч юм уу. Эсвэл өөрт оногдсон үүргээ дутуу ухамсарлах юм бол хувь хүн өөрөө ганц төдий биш гэр бүл хамт олон улс орон олон зүйлд энэ бас ямар их хор хөнөөл алдаа засахад их цаг хугацаа орохоор ийм зүйл болох вэ гэдгийг бас ухааруулж байна. Түүнээс гадна эерэг бас зүйлүүд болж байна тийм ээ. Жишээ нь Монголыгоо дэлхийд таниулах олон үйл явдал бас боллоо. Энэ бас монголчуудын хувьд бид Монголыгоо таниулах зөндөө зүйлүүдийг хийж болох юм байна. Монгол маань бас дэлхийд өшөө олон хүний хүндэтгэл баяр дэмжлэгийг авч болох юм байна гэдгийг харууллаа л да. Жишээ нь бид нар ингээд өөр улс ингээд явж байхад хүмүүс өөрөө Монголоо танай тэр шовонд оролцсон залуучуудыг юу үтсэн шүү ч гэдэг юм уу те. Танай Монголын ийм алдартай дуучин тоглолтыг үтсэн шүү их бахархсан. Зарим нь Монгол оронд очиж үзлээ ийм сайхан байлаа шүү гэж бахархсан ийм жишээнүүд олон тохиолдож байлаа. Тэгээд эндээс харахад бол сайн муу олон зүйл боллоо. Гэхдээ эндээс бид сайн зүйлийг яаж олон ахиулах вэ? Алдаатай зүйлийг үл түүнийг давтахгүй яаж засах вэ гэдэг дээр бидэнд ухаарл ирсэн. Ийм жил боллоо гэж дүгнжээ. Ирж буй сүрээр дараагч морь жилийн тухайд тийм ээ. Ерөнхийдөө зурхаа талаас ямар энергитэй, ямар онцлогтой юм жил болох юм бэ? Тэгээ энэ дээр ер нь зурхаа талаас бол өхөр хариулаач. Дээрээс нь өхрийг шинжээд жил адилгүй байгаа нь тухайн жилийн цаг агаар талаасаа ер нь зон олны амьдрал ахуй талаасаа бие эрүүл мэндийн талаасаа гэдэг ингээд дүгндэг. Тэгээ энэ бол жилийн хуур үедээ тэр талаас нь зурлагаа ингээд харахад бол бас хур бороо орж эхлэх үед төдийлөн амар орохгүй байх вэ. Тийм болохоор энэ дээр дор бүрнээ анхаарч хур бороо орж эхлэх үед хур бороо оруулахын тухайд энд амьдарч байгаа улс орнд байгаа иргэд бид сэтгэл санаа уур уцаар бухимдал энэс аль болохоор ангид байж бусдын сайн сайхны төлөө боддог. Дээрээс нь лус авдаг, байгаль дэлхийг лус авдгийг хүндэтгэж, байгаль дэлхийг хайрлах,
энэ тал дээр бас ер нь л хичээх хэрэгтэй. Ялангуяа ингэж бороод дөнгөж хур харилж эхлэх энэ үед бас онцгой анхаарах хэрэгтэй гэсэн ийм шинж бас зурлага дээрээс гарсан байгаа. Хүмүүсийн хувьд бол ер нь залуу хүмүүс илүү хийж бүтэхийн төлөө сурч хөдөлмөрлөхийн төлөө хичээвэл бас илүү ээлтэй шүү. Бусад жилүүдээс бас энэ жил тийм давуу тал байгаа шүү гэдэг ийм шинжүүд гарсан байдаг. Гэтэ энэ бүгдийн төгсгөл дээр ер нь тухайн жилийн ерөнхий зурлах гэдэг ерөнхий зүйл шүү дээ. Жишээлхэд зарим үед бид нар одоо эдийн засаг өсөлттэй сайн байгаа ийм жил гэдэг зарим байгууллагын нэгжүүд эдийн засаг нь буурчдаг. Тэгвэл энэ жил эдийн засаг агшнаа муу байна гэтэл заримийнх нь өсөд байдаг. Тэгвэл ерөнхий ийм төсөөл байдаг боловч хувь хүнд яаж очих вэ гэдэг чинь адилгүй байгаад байна. Тэгэхээр энэ цаанаа товч хурангуул эх жилийн өнгө ямар байх ерөнхий зурлагаас илүүтэйгээр хувь хүн биднээс хамаарах юм байна шүү. Яаж ихээр бид одоо шинийн нэгнээс ахуулаад юуг мөрөөдөж, юуг хүсэж, юунд зорж байгаа түүнийг нэг талаасаа суурин болсон өөрийн зүгээс аман гიშгийг нэмэгдүүлэх. Яаж бусдыг хүндэлдэг, бусдыг хайрладаг, хийж бүтээх гэсэн өөртөө сэтгэлээ тийш нь чиглүүлдэг, хөдөлмөрлөдөг. Энэ одоо сэтгэлээ чиглүүлэх нэг энэ усуур. За ийм шийдвэр гаргаад түүнийг бүтээхийн төлөө хүн өөрийгөө одоо ташуур өгөх үедээ ташуур өгч тийм ээ. Зарим үед буруу юмнаас хазаарлах үедээ хазаарлаж товч хэлэх юм бол дунд үйл явцад яах вэ гэдэг энэ дээр бас бид өөрсдөө хичээж түн дээр бас хүнд аз хэрэгтэй. Хүнд элдвийн тооцоолоогүй юм тохиолдохгүй байвал сайн. Энэ бүгдэд бас хүн одоо залбирдаг, сүсгэлдэг, бурхан шүтээндээ залбир сүсгэлж өөрсдийн зүгээс уншдаг тарин уншлуу байвал түүнийг уншиж бурхан шүтээндээ дахил өргөх шинийн нэгний өдрөөс эхлүүлээд өрөөл тавьдаг. Энэ бүгд бол тэр жилийн өнгө ямар байх вэ? Над аль нь илүү эргээр одоо нөлөөлөх вэ гэдгийг шийдэх зүйл учраас морин жилийн өнгө ямар байх бидний сэтгэл санаа үг үйлдэл хичээл зүтгэлээс гол хамаарах юм байна л гэж хариулъя. Сар шинийг ер нь манай монголчууд их тийм утга агуулгатай тийм ээ тэмдэглэдэг болж эхэлсэн. Ерөнхийдөө үндэсний дээл хуцаар байгаа ш тийм ээ. Ерөнхийдөө үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж үндэсний үйлдвэрлэлээс гарсан эд зүйлсээ хэрэглэж одоо ингэж тэмдэглэдэг болсон байна. Ямар өв соёлоо ер нь бид нар үр хойчтой ирээдүйн хойч болсон хүүхд бага залуучуудад ер нь өглөөлөл зүгээр юм байна гэж та бодд юм байна. Аливаа улс үндэстэн урт хугацаанд баттай оршин тогтноход тусгаар тогтнол хамгийн чухал. Тусгаар тогтнолыг баттай болгодог олон хүчин зүйлүүдийн нэг бол бидний соёлын дархлаа. Соёлын дархлаа олон байна л да. Сэтгэлгээ нь яаж байх? Ямар үг хэлдэг, ямар үгийг төвчдөг байх юм? Би үйлдэлээрээ ямар үйлдэлийг үзүүлж энэ дархлаа болж хоногшиж үлдэх. Энэ өөрөө бусдаас ялгарч байдаг онцлог ондоошно гэдэг шүү тийм ээ. Тэгээ энэ талаас уламжлалт цагаан сарын баяр маань монголчуудын бусдаас ялгарх, ондооших энэ соёлын дархлаагаа би одоо байгаагаа баттах ийм баяр. Энэ баяраар өөрийн тань хэлсэн адилаар аав ээж, өвөө эмээ, ах мод хүмүүс хойч залуу үедээ за бодол юу бодож байх юм бэ? Ер нь монгол хүн юу бодож ивэл зохистой. Тэр дундаа яг энэ баяраар бид юу бодох юм? Ямар үг хэлэх юм? Үйлдэл нь яах юм? Бид ямар хувцс өмсөж байх юм? Энэ ямар утга учиртай гэх мэт энэ бүгдийг хүчээр биш тийм ээ. Учир шалтгаан арга ухаан талаас хэлж таниулж нэг жишээ авахд нэг залуу хөлт байлаа гэхэд за битүүний орооноос эхлээд уралдгүй юм шүү. Уралмаар юм гарсан ч одоо төвчин шүү. Ингээ шинийн нэгэнд дандаа сайхан юм бодоорой. Сайхан юм нь юу байх вэ? Одоо нэг жишээ авахд би өөрийн аав ээж эмээ өвөө ах トゥ цаашлаад ах トゥ хамаатан садан бүр цаашлах юм бол одоо Монголын ард түмэн цаашлаад хамаг амтан тустай сайн хүн болъё. Инхийн тулд би сургууль сурж ивэл сайн сурж, сайн боловсрал эзэмшиж, өөрөө зөв төлөвшсөн хүн болъё гэх мэт энэ дээр өөрийн зүгээс бодож, ерөөл тавьж ивэл энэ тухайн хүн бас сэтгэлээр бодж нэг дархлаа. Түүнээс гадна би энэ өдөр цагаан сарын энэ баярын өдрүүдэд аав ээж ахмад хүнээ би хүндлэн дээдлэх юм шүү. Тэр хүмүүсийн ачийг санах юм шүү. Тэр хүмүүс мөн эрүүл нэг хурдуудаа наслаасаа гэж бодож ивэл энэ бас нэг сэтгэлийн дархлаа болдог.
үгэн дээрээ хүний хүндэтгсэн сайхан үгийг хэлж, ерөөлөө үгийг өгүүлж байгаа нь хэлээр бий болох нэг дархлаа. Тэрэнд хараалын үг, цэртэй үгүүдийг хэлэх. Энэ бүгдийг төвчих нь бас нэг тэрийг төвчж байгаа дархлаа ирдэг. За хувцс ингээ дээлэхэд одоо олон талын ач холбогдол байхаас гадна ердийн өөр хувцастай хүн явах, дээлтэй явах хоёр дээр хүний сэтгэл зүй өөр байдаг. Тэгээ энэ нь өөрөө цаана бас нэг бусдаас ялгаж өгч байдаг гэх мэт. За хүн үйлдэлээр ахмад хүнтэй золоход дороос нь тосож золгоё. Хүний түшиж өгье, суулаа гэхэд ахмад хүний дээр гарч суухгүй дорн сууж гэдэг юм уу. Энэ бүгд маань биеэр бий болох. Энэ бүгдийг алгуур нэг жил ганц биш ингээд дадуулаад хөвшүүлээд байхын ярээр тэр хүн би чинь ийм ёстой. Би чи энийг хүндлэн шүү. Аав ээж ахмад хүний хүндлэн дээдлэн гэх мэт энэ баттай болоод ирэхээр бид Монголын цусгаар тогтнолд энэ бол чухал үүрэгтэй. Тийм учраас энэний нэг бий болгож өгдөг баттай болгодог баяр бол уламжлал цагаан сарын баяр. Энэ бүгдээрээ энэ тал дээр жилээс жилд улам ахиц гарч байгаа. Гаргаасай гэж уриалж байна. Буддын шашны тухайд зөвхөн сүсэг бишрлэхээс илүү тийм ээ. Философи, итгэл үнэмшил гээд олон талаар бас дэлхийд одоо төгж байгаа ийм шашин тийм ээ. Ерөнхийдөө буддын шашны өнөөгийн хөгжлийг та ер нь хэрхэн хардтай? За би дэлхийд дахинд биш зөвхөн Монголдо гээд нэг ярих гээд оролтъё. Жишээ Монголд бол Монгол маань одоо өнгөрсөн өндөр гэгийн зан базар дээц тэрнээс өмнө за Монголын одоо үеийн богдууд ялангуяа 8 дугаар бүдгийн үед тэр бол Монголын бурхны шашны хөгжил одоо их онцгой байсан. Гэвч одоо цагийн ирэхээр одоо хилмигдүүлэлт болж хилмигдүүлэлт одоо олон мянган эрдэмтэн лам хоргууд хилмигдэж олон сүмхийд судар бурхан шүтэн устгагдж ийм харамсалтай зүйл болсон. Үүний нөлөөгөөр бол бас тодорхой доройтсон юм байдаг. Гэвч 1944 онд Гандан дахин сэргийж 1970 онд Монголын бурхан шашны их сургууль байгуулагдаж олон лам хоргууд шинээр ном үз залууч хоргууд лам болж 90 оноос шашин шүт хэрэгчлөөтэй болоод энэ бүгдийн үр дүнд өнөөдөр бол Монгол улс ирээдүйд бурхны шашныг дэлгэрүүлэх боловсон хүчнээ одоо энтхэд сургаж Монголдо сургаад тэдгээр нь төгсөөд боловсон хүчнээ хүлээж аваад нэлээд хэдэн жил өнгөрцөн. Жилээс жилд одоо боловсон хүчин эрдэм номоо дүүргэсэн лам нар маань Монгол орондоо ном эрдэмэд түргээд ирж байгаа. Тэгээ энэ нь өөрөө Монголын бурхны шашин нэг хүнд үеийг даваад дараагийн үе рүү шилжиж байна гэдгийн нэг илрэл. Тэр дундаа өнөөдөр одоо Алтан уургийн өндөр гэгийн зан базар дээц Монголын анх дугаар богд байсан. Тэгвэл 10 дугаар богд маань одоо бид бүгдтэй заларч дээдийн номыг үзэх, судлах энэ үлийг урдын дээдсүүдийн одоо намтар цадгийг сонсон, суралцсан ном эрдэмтэд шамдж байгаа. Одоо Гандан хийд дээрээ морилон садч ном эрдэмээ үзэж байгаа. Энэ нь бол бас Монголын бурхны шашны их онцгой юм үйл. Энэ бол ирээдүйд Монголын бурхны шашин бүр онцгой хөгжихийн ийм бас нэг чухал үйл гэж харж байгаа. Түүнээс гадна нэг чухал зүйл бол лам хүн ганц биш энгийн хүмүүс бурхны ном үздэг, судалдаг, суралцдаг болжээ. Энэ одоо Монголын бурхан шашинтай Гандан тэгшлэн хийдийн одоо салбар манай өндөр гэгийн зан утсын нэрнжид бурхан шашны их сургууль орон дээд ангиж энгийн хүмүүс суралцдаг ийм сургалт байна. Бурхан шашны төвүүдийн сургалтууд олон байна. Одоо Улаанбаатар хотод хөдөө орон нутагч бас байна. Тэгээ энэ бүгдэд энгийн сүсгтэн хүмүүс ганц бие залбирах тийм ээ сүсгэлэх төдий биш. Би өөрийн сүсгэлэд байгаа номынхаа учрыг нь ойлгоё. Би өөрөө өдөр тутам хүн хоол, хүнс, ус агаар гэж хүнд хэрэгтэй байдаг шиг би оюун санаагаа амар амгалантай өөрийн алхаг гიშгээг зөв зөвхөстэй байлгахын тулд ус агаар адил чухал юм бол энэ буддийн сургаал байна. Үүнийг би сонсоод мэдээд өөрөө хэрэгжүүлэх юм бол энэ нь өөрөө хувь хүний сайхан амьдралд, гэр бүлийн уур амьсгалд, хамт олонны одоо хөгжил дэвшилд, улс орны хөгжил дэвшилд хүртэл энэ чухал байна гэдгийг тэр хүмүүс ойлгоод суралцааж байгаа. Энэ бол бурхны шашин бас зүгээр ганц ингээд одоо мохор сүсэг гэж хүмүүс шүүмжилж байгаа шиг тийм ээ. Ингээд
учрын шалтгаан юу бол би яах вэ гэхээс илүү одоо ганц залюураад бүх юм болно гэдгээс өөр байдал руу шилжиж байна. Энэ нь өөрөө ганц өнөөдөр биш. Олон лам хоргуудын хичээл зүтгэлээр өнөөдөр энэ төвшөнд ирээд энэ цаашаа улам одоо аривтан дэлгэрч байгаа. Энэ нь бол бид боловсон хүчин бэлтгэгдээд ирээд хэдэн жил өнгөрцөн байна. Бид шашны эзэн маань залраад ном эрдэмдээ суралцж байна. Сүсгтэн олон маань энэ суралцаад учрын мэдээ гэдэг нь их олон болж байна. Энэ нь өөрөө Монголын бурхны шин шатанд гарч байна гэж миний хувьд дүгнэдэг. Тийм болохоор нэг талаасаа зарим үед бид бүгд хамтын хичээл зүтгэлээр цаашид өшөө хичээх юм бол Монголын маань хөгжилд бурхны шатны одоо үүрэг, бурхны шатны хувь нэмэр их бий болж чадах юм байна гэдэг итгэлж бас төрж байгаа. Сүүлийн жилүүдэд бас олон төрлийн шашны урсгал тийм ээ. Олон төрлийн шашин бас Монголд орж ирж байгаа. Ер нь энэ үйл явцыг та ер нь хэрхэн хардаг юм бэ? Бурхан багшийн сургаалд энэ сайн, энэ муу, энэ манайх, энэ танайх эсвэл одоо энэ хүн, энэ адуус ч гэдэм үү те. Тийм ялгаа байхгүй. Амьтан бүгдийг инэр сэтгэлийг бясалгаж гэгэрнэ гэж заасан байдаг, альцсан байдаг. Тийм болохоор Бурхны шашны сургаал, Бурхан багшийн сургаал, Бурхны шашны лам хоргуудын айлдвар сургаал энэ талаас бол одоо ямар шашинтай байгаас үл хамааран ерөөсөө бодгал хүн амьтан гэдэг энэ утгаараа л бид хайрлан хүндэл дээдлэх юм учиртай. Тийм учраас далавагш маань бусад шашинд хүндэлтэй байх тухай зөндөө айлддаг байсан. Дэлхийд дээр байгаа олон бурхан шашны төлөөлөлүүд эрхэмдээцүүч бас айлддаг. Одоо Монголд ч гэсэн бид гандын хэд маань бас харилцан хүндэлтэй байх. Энийг бол их чухалчилж явдаг. Тэрний нэг жишээ 2025 онд одоо Ватиканд Ромын Поп Франциск гэждэг эрхэм хүн дараагийн шинэ Поп лам эдгээр хүмүүсийн бас арга хэмжээнд гандын хэд маань бас өргөдөж ингэж оролцож байсан. Тэгээд энэ талаасаа бид харилцан хүндэтгэж хамтдаа бид хүн төрөлхтний сайн сайхан юу бүтээж болох вэ гэдэг энэ тал дээр бол одоо хамтын ажиллагаа чухлаа гэж бодож явдаг. Гэхдээ бид бас нэг зарим зүйлийг гээд бас нээлттэй ярилцаж тийм ээ 2024 он гэхэд бид одоо олон улсын шашин хоорондын хилцүүлэг яриа хэлцээг бас гандан төслийн хий дээрээ зохион байгуулж байсан. Тэгээ эндээс харилцан хүндэл байгаад бид хүн төрөлхтний сайн сайхан олон зүйлийг хамтдаа хийх боломжтой гэдэг энийг бид баримталж байдаг. Гэхдээ жишээ нь бид өөр нэг улсад очиод тэр улсын зөнхлөх олон хүний шүтдэг тэр шашин бас хүндэлтэй хандж одоо байдаг шиг Монгол оронд байгаа бусад шашны төлөөлөл маань ч гэсэн энийг бас харилцсан хүндэл бидэнд одоо байгаа гэдгээр энийг бас ойлгож энэ талаас бид хамтран ойлголцол илүү одоо бол сайхан байдаг ойлголцол байдаг түүнийг улам ахиулна гэж итгэж бид бас төлөвлөж байдаг та. Улс орны хөгжилд хүний хөгжилд салшгүй холбоотой гэдэг шүү дээ. Шашны тухайд хүнийг төлөвшүүлэх тийм ээ хамгийн гол юм зүйл гэж үзэгддэг. Тэгээ зарим хүмүүсийн тухайд бас шашныг бас нийгмийн хөгжилд тодорхой хэмжээнд саадуулдаг гэж ярьдаг хүмүүс байдаг шүү дээ. Энэ хүмүүс одоо яг энэ үзэл бодол төр нь таны бодол юм байна. Яг уу ер нь бол олон хүн амьдарч байгаа энэ чинь нийгэм олон уур амьс үзэл бодол өөр санаа бодол байх нь бол олон хүн байгаа нийгмийн нэг мөн чанар шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо хүн юу гэж бодох бол тэгэл хувь хүний өөрийн бас нэг сонголт юм. Яг та асуусан болохоор хариулахад улс орны хөгжилд яг одоо шашин тэр дундаа бурхны шашин зарим хүмүүс бараг тэр дундаа шарын шашин гэдгээд онцлоо тий саадуулж ин гэж үздэг. Тэгвэл харин эсрэгээрээ дэлхийд дахны судалгаагаар аливаа улс хөгжихэд олон хүчин зүйл байхын нэг нь иргэд ёс суртахуунтай байх хэрэгтэй. Тэгвэл иргэдийн ёс суртахууныг өөрсдийн уламжлалт олонхын шүтэж байгаа шашин ном нь тэр хүмүүсийн ёс суртахууныг дээшлүүлэхэд их тус болж байна гэдгийг судалсан байдаг. Тэгэхээр шашин гэдгийг ангид тавиад одоо улс орон хөгжил хийдэг дэлхийд дахинд бол тэр их оновчтой гэхээс илүү шашин байгаа бол тухайн шашнаараа дамжиж иргэдийн ёс суртахуун, соён гэгэрлийг илүү түлхүү явуулах юм бол
улс орны хөгжилд илүү тустай гэж судалгаагаар тэрийг баталсан байна. За би нэг удаа нэг уулзалтанд тийм асуулт хүн бас тавьж байсан. Надад юу гэхээр баялаг бүтээхгүй байна. Лам хүмүүс нэг талаас зүгээр суугаад байна. Одоо баялаг бүтээх хэрэгтэй байна гэх. Тэгээ тэр хүмүүстэй би бас ярилцахдаа хэлж байсан. Тэгээ баялаг бүтээнэ гэдэг яг ингээд мөнгө гэдгээр хэлэх юм уу? Эсвэл мөнгөөр үнэлэхээр одоо хичнээн тэрбум доллар болохоор тийм ээ. Тим зүйлийг бас баялаг гэж үзэх үү аль вэ? Хэрвээ тим зүйлийг баялаг гэж үзвэл хүний энэ боловсрал тийм үү? Одоо Монголд цөөхөн байдаг тийм ховор мэрэгжлийг тийм эрдмийг хүн өвлөд ирэхэд тэр баялаг авчирч байгаа юу Монголоор авчираагүй юу гэдгийг бид бодох хэрэгтэй. Тэгвэл одоо лам хоргууд маань Монголдоо болон шинэ энтхэгэд 20 гаруй жил ном үзээд тэндээс оюун санааны хөгжил, хүний оюун санаа яаж гэгэрүүлэх вэ? Үнийг хэрхэн оюун санаагаа зөв залах вэ гэдгийг одоо нарийн мэрэгсэн тийм эрдмийг өгүүлж ирж байна. Хэрвээ энийг нь бид мөнгөөр үнэлвэл хэдий төгрөг болох вэ? Тэгвэл энэ нь өөрөө Монгол оронд хувь нэмрээ оруулж штэ. Яг бэлэн мөнгө ингээд өгөхгүй ч гэсэндээ те мөнгөөр үнэлэх юм бол асар их тоо гарахаар ийм боловсрал, ийм төлөвшил, ийм эрдмийг авчирч байна. Тэгэхээр энэ бол баялагийг бүтээж байна. Харин улс оронд хөгжилд саадуулна гэдэг дээр одоо жишээ нь юу гэдгийг баялаг бүтээхгүй гэдгээс өөр янз бүрийн хүмүүс бас бодол байдаг баг. Жишээлхэд одоо зарим хүн одоо лам хүмүүс зав ихтэй байна ч тийм үү те их төдийлөө юм хөдөлмөрлөхгүй байна гэдэг үздэг. Тэгвэл одоо ингээд 5 хүн гэлэн хүмүүс одоо ингээд гавж ларамцол хамгаалсан гээл одоо энэ лам хүмүүсийг яг ингээд хажууд нь очиод яг үтсэн нөө. Энэ хүмүүс өглөө хитэн цагт тусаа те орой хитэн цаг хүртэл ямар үйл хийж байна. Би зүгээр харснараа бодох биш. Нэг жишээ авахад одоо нэг лам хүн за өглөө дунджаар 7 цагт босъё гэж бодъё тийм ээ. Тэгээ 7 цагт босоод орой 11, 12, 1, 2 хүртэл одоо хурал номондоо хурна, шашин номыг үйл хэрэгэ хийн, ном судалгааны ажлаа бичих юм, харах юмаа хийн, хүн хичээл ном заана. Дээрэс нь өөрийн уншлага, бясалгал байгаа. Тэр нэг гац амин хувийн биш. Бусдын сайн сайхны төлөө байгаа. Үнийгээ хийн, дээрэс нь бусдад туслах үйл хийн. Одоо мөргөл, эргэл, одоо буян хураах, нүглийн намжлах, бие эрүүл мэндийн талдаа хийн. Ингээд явахаар тэр хүн ямар завгүй л өдөр өнгөрүүлээд байна. Харин эсрэгээрээ улс орны хөгжил саад болоод байна гэдгээр харах юм бол лам хураг гэхээс гадна өөр зөндөө юм байна. Яг сайн бодох юм бол иргэн хүн та бид улс орны хөгжилд ямар хувь нэмэр оруулж байна. Ямар бидний алхаа гიშгээ саад болж байна гэдгийг бодвол зөндөө харьцуулах юм гарнаа. Тэгэхээр энэ бол нэг талаасаа бид санал бодлоо илэрхийлэх нь нээлттэй. Гэтэ бид бас сайн цааш нь ухаж судалж тийм ээ. Нэлээд одоо бодит байдлаар бодит талаас нь бас хандхан зүйтэй болов. Тэгэхээр энд бол мэдээж олон хүн байгаа. Одоо төдийлөн хичээдэг хүн байж ч болно. Зөксөв авир гаргадаг хүн байж ч болно. Гээд тэр салбар тус болохгүй байх гэвэл Монголд улс орны хөгжил тустай салбар олдохгүй. Буддын шишнийг түгээн дэлгэрүүлэх үйл хэрэгт одоо энэ орчин үеийн залуусд одоо яг юм тохирсон тийм ээ түгээн дэлгэрүүлэх юм арга барил зүйлийг ер нь та ер нь юу гэж бодож байна тийм ээ. Яг тэр тал руу одоо буддын дийцмиг одоо шүүмжлэх тэр зарим альва нэгэн зан үйл дээр ч юм уу бас залуучууд шүүмжлэх тохиолдол байдаг шүү дээ. Энэ дээр ер нь тань тийм ээ. Залуу хүмүүст бурхан шишнийг таниулах, түгээн ойлгуулна гэдэг дээр нэг чухал зүйл бол ер нь хүн амьдралын зорилго юу байх вэ? Зорилготой хүрэхин тулд юу байх вэ? Тэр дундаа хүний оюун санаа аз жаргал амар амгалантай байна гэдгийг яаж тийм болдгийг, тэрийг юугаар бий болгодгийг гэж яг юун лүү чиглэсэн сургалт. Дээрэс нь бясалгал бас их чухал. Яагаад тэгэхээр жишээ нь буддизм бурхан шишний энэ сургалтуудад сургаал ном энэ одоо онол энэ дотор бол бясалгал их олон үе шатаа нарийн хязгааргүй олон байгаа. Тэгэхээр эндээс ингэж хүн өөрийн боломжоор үзэх, судлах, суралцах ийм боломж байгаагийн хэрээр энэ тал руу нас одоо бидний зүгээс боломжоор сургалт тус явуулдаг. Залуучууд маань энэ тал руу нас ингэ сонирхож
ингэж хичээх сонирхож үзэх юм бол танд бас гарцаг үр дүн гарна. Энэ таны амьдралд нийгэмд олон эерэг зүйлийг авчирна. Тэгэхээр би нэгт бясалгалыг санал болгомоор байна. Дараагийн бясалгал санал болгоод байгаагийн суур гол ухагтун нь бидний амьдралын зорилго юу, мөнгө юм уу, нэр алдар юм уу, эсвэл их гоё тасаг байр юм уу, үнэтэй машин юм уу, юу юм бэ? Тэгвэл хүний амьдралд сэтгэл аз жаргалтай, хүн амьдралаас сайхан мэдрэмжийг авдаг. Энэ бүгдийг бид яаж бий болох юм бэ гэдгийг чухал байна л да. Өндөр хөгжилтэй орны иргэд тийм ээ. Ерөнхийдөө бясалгалаар дамжуулж илүү юм өөрийгөө дадгалжуулж тийм ээ. Сэтгэл зүгээ хамгаалах юм бас процесс их нэмэгдэж байна л да. Тэдгээр хүмүүс ч буддын шинээс ингээд шал өөр шашин шүтдэг тийм ээ. Шал өөр ёс заншилтай хүмүүс шүү дээ. Одоо тэгээд тэдгээр хүмүүсийг ингэж бясалгал тийм ээ. Энэ зүйл одоо татж байгаа онцлогийг нь таяр нөгөөж харж байна. Хүн аз жаргалыг л хүсэж байгаа. Аз жаргалаа нэр алдраар олохгүй байна. Ганц мөнгөөр олохгүй байна. Гоёмсог эд хэрэглэгээр олохгүй байна. Тэрийг тэмүүлээд хайгаад байна л да. Гэтэл тэрийг бясалгал хийнгүүт бясалгалаас төрөөчс намсч мэдрээд байгаа учраас бясалгалыг сонирхож байна гэж дүгнээд байгаа. За бидний урилгыг хүлээж авсан танд их баярлалаа. Сонирхолтой яриа өрнүүлж бас тодорхой мэд үзэгчд маань бас цагийн гэрүүлсэн юм ярьслага болсон бахаа гэж бодож байна. Таны хувьд бас үзэгчдээ сар шинийн мэдчлэл төвшүүлвэл тийм ээ. За та бүхэн ч гэсэн баярлалаа. Танай хамт олон сар шинийн мэндийг төвшүүлээд ажлын өндөр амжилт хүсье. Тэгээд үнийг болгож байгаа та бүгд гарч буй энэ шинэ жилдээ эрүүл их аз жаргал баяр баясгалаар дүүрэн амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг өргөё. Хэлээлээ.